За ингээд үргэлжлүүлээд Purus машиныхаа нэгэн хөөрхөн дүүгийн та бүхэндээ ярина. Purus C гэдэг нэрээрээ алдарсан одоо энэ Aqua машины тухай та бүхэндээ өнөөдөр ярих гэж байна. За Aqua машиныг сонирхож сонсъё гэсэн хүмүүс маш их хэмжээний сэтгэгдээ лайк дарсан байгаа учраас шууд одоо тэ Purus-тайгаа залгуулад Aqua-га яриа явуучих нь бас амар юм байна гэдэг тийм ойлголт авч байна. За Toyota компани Purus гэдэг одоо тэ Purus C буюу City одоо хотын хувилбарт зориулж энэ Aqua машиныг бол гаргасан. За Aqua гэдэг үгийг латин хэлээр орчуулах юм бол ус гэсэн үг байдаг. За ус шиг тунгалаг мөн ус шиг хүнд хэрэгцээтэй зүйлээ гэдэг одоо зүйлийг биелэгдэж ийм сайхан нэр өгсөн юм байна гэдгийг ойлгож байгаа. Toyota компани Purus-ыг амжилттай хөгжүүлснээр дараа Purus V гэдэг тийм төслийг бол амжилттай хэрэглээд дуусангуудаа залгуулад Purus C гэдэг энэ хөтөлбөрийг бол одоо эхлүүлсэн. 2010